Бизнесийн байгууллагууд бол янз янзын төвшөнд үйл ажиллагаагаа явуулдаг. Эдгээр байгууллагууд маань зарим нь маркетингийн ажилтнтай албатай газрын хэмжээнд хүртэл маркетинг нь одоо анхаарал хандуулж ажилладаг. Гэхдээ энэ байгууллагууд маань ингэж ажилласнаар бүх зүйлийг хийж чадна гэсэн үг бол биш юм л да. Мэдээж одоо маркетинг төдийгүй дэлхий дээр болж байгаа тэр бүх процесс, бүх салбарт шинжилтүүд, өөрчлөлтүүд одоо хийгдэж байна. Энэ болгоныг маркетингийн одоо ажилтан болгонд тэр болгонтой ингэж хөл нийлүүлж алхах нь бүх зүйлийг хийж чадна гэдэг бол маш өрөөсгөл ойлголттой. Магадгүй тэр хүмүүсийн одоо хийж байгаа ажил магадгүй нэг салбарын хэмжээнд те явуулж байгаа үйл ажиллагаагаа сайн судалж мэддэг, сайн төлөвлөдөг байж болно. Гэхдээ дэлхийд даяараа даяарчлагдсан одоо өнөө үед маркетинг төдийгүй бүх салбар бол одоо захин орчинд маш хүчтэйгээр явагдаж байна. За энэ дундаас бол яг маркетингийн яг ширэн хандлага бол ерөөсөө л яг дэвшилтэд нийгэм медиа буюу дэвшилтэд медиад бол суурилж явж байна. Үүнд бол сошиал медиа, сошиал нетворкууд блог, имэйл, вебсайт хичээний одоо зүйлүүдийг анхаарлаа хандуулж байна л да. Эдгээр нь одоо яагаад ийм болж байгаа юм бэ гэхээр байгууллага хэрэглэгч харилцагч нартайгаа хамгийн хурдан, хамгийн хүртээмжтэй сайн харилцааг бий болгож чадах юм бол өөрсдөө үйлчлэгээнд эргээр хандах жинхэнэ хэрэглэгчийг бий болгож төлөвшүүлж чадж байгаа. Тийм учраас маркетинг яалтчгүй шалгарсан арга нь бол дэвшилтэд медиад суурилсан процессыг бол хэлээд байна. Одоогоор яг Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа Монгол улсад төдийгүй дэлхийд үйл ажиллагаа явуулж байгаа одоо маркетингийн агентлагууд бол бүгд яг энэ салбар руу гэдэг чиглэлд орсон. Тэгээд үүнээс бол Монголд явуулж байгаа нь бол үндсэндээ манай байгууллага байна. Гэхдээ бусад байгууллагууд бол магадгүй мэдээж энэ судалж хийж эхэлж байгаа гэдэгт бол би итгэлтэй. За яг энэ ойлголтуудад бол маш олон одоо шинэлэг одоо зүйлүүд бол маш олон яригддаг. Үүнд бол SEO буюу хайлтын системийн оновчлол яаж өөрийнхөө захим хуудсыг өөрийн одоо хэрэглэгч хүргэж байгаа мэдээллийг хайлтын системд гаргаж ирж үзүүлэх вэ гэдэг нэгдүгээр том асуудал байна. Мөн одоо зар сурталчилгааг хамгийн бага зардлаар хүртээмжтэй нэг хүн нөгөө хүндээ одоо нэг хүн найзтай хандаж үзүүлэх